Сайн байцгаана үзэгчдээ. Тэнгэрт Тэзко баруунталгаас та бүхэнд хүрч байна. Бид яг одоо Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн Тахилгат газар нутгийн хамгаалтын захиргааны дарга Чин Болортой ярилцах гэж байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн. За тэгэхээр энэ хамгаалтын захиргааны үйл ажиллагааны талаар эхлээд бас та бид бүхэн танилцуулж мэдээлэл өгөөч. За тэгэхээр одоо Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт КОП 17 дугаар хурал 10 дахь өдрөө амжилттай үргэлжлэж байна те. За тэгэхээр ер нь бол Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн Тахилгат газар нутгийн хамгаалтын захиргааг 2015 онд Германы Бонн хотноо дэлхийн өвийн 39-р чуулганаар дэлхийн соёлын өвөр бүртгүүлсэн юм байна Монгол улс. Тэ. Тэгээд одоо манай захиргаа байгуулагдаад одоо 6 жил болж байна. За ерөнхийдөө энэ захиргааны одоо нийтлэг одоо ард түмэнд ойлгуулдаг, мэдрүүлдэг энэ үйл ажиллагааны чиглэл гэх юм бол Бурхан Халдун хайрхан маань их эзэн Чингис хаанаас ахуулаад одоо хүртэл тахилга шүтлэгийн зан үйлтэй ийм газар. За тэгээд тэр дундаа одоо их эзэн Чингис хааны байлдан дагуулалт, за тухайн үеийн одоо монголчуудын хүчрхэг байсантай холбоотой түүх соёлын Монголын нуус товчоо гэд ингэж яриад ах юм бол их баялаг түүхтэй ийм газар тийм ээ. Тэгээд энэ чиглэл рүү манай байгууллага бол хадгалж хамгаалах, их төрх унган байдлыг хадгалж хамгаалах нэгдүгээр, за хоёрдугаар гэх юм бол энэ газар маань өөрөө их түүх соёлын ариун одоо дурсгалуудыг өөртөө шингээсэн ийм газрууд. Тэгэхээр энэ түүх соёлын дурсгалуудыг бас хадгалж хамгаалдаг, сэргээдэг. За тэгээд ирээдүйн хойч үедээ бас судалж сурталчилдаг ийм гол чиглэл үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаамаа. Тэгэхээр ер нь дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн соёл дурсгалт газруудад одоо цөлжилт газрын дорой талаас эхлээд том зургаараа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ер нь яаж нөлөөлж байна? Шууд боломжтой утгаараа. За тэгэхээр яагаад одоо энэ цөлжилтийн энэ хуралд ингээд манай байгууллага ороод байгаа гэдгийг нь бас орхоос одоо арга байхгүй тийм ээ. За тэгэхээр энэ манай захиргаа чинь өөрөө соёлын яамны харьяа байгууллага. За нөгөө дэлхийн соёлын өв гэдгээрээ тийм ээ. За тэгээд энэ дээр энэ гэрийн зоон дээр одоо ямар шуухан үйл ажиллагаа явуулж байгаа гэхээр за Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн Тахилгат газар нутгийн хамгаалтын захиргаа тий. За нэгдүгээр, за хоёрдугаар гэх юм бол дэлхийн өв орхины хөндийн соёлын дурсгал газрын хамгаалтын захиргаа. За гуравт нь мөн дэлхийн өв Монгол Алтан хадны зургийн зохицолборын хамгаалтын захиргаа гэдэг. За ийм гурван газрыг монголчууд дэлхийн соёлын өв бүртгүүлсэн байдаг. Гурлаа энэ газар соёлын өвөр бүртгүүлсэн. За яагаад соёлын өвөр бүртгүүлсэн гэхээр энэ гурван захиргааны одоо нутаг дэвсгэр дээр монголчуудын эрт дээр үеэсээ одоо бидний эцэг өвгдийн түүх соёлын ариун дурсгал байгаамаа. За тэгээд энэ түүх соёлын дурсгал маань мөн эргээд л энэ газар нутаг дээр байгаль дээр явгаа. Тэгээд бид одоо манай захиргааны энэ гурван захиргааны гаргаад байгаа энэ үзэсгэлэн болвол за дэлхийн өвийн газар нутаг дээр уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаад байгаа юм бэ? Нэгдүгээр, за хоёрдугаар гэх юм бол уур амьсгалын өөрчлөлт соёлын өвд хэрхэн нөлөөлж байгаа юм бэ гэдэг ийм агуулгатай ийм зургийн үзэсгэлэн гэрийн зоон дээр гарч ирээд байгаа. Тий. Тэгээд одоо юу гэдгийг за Бурхан Халдун хайрхан гэх юм бол монголчууд бүгд мэдж байгаа тийм ээ. За төрийн тахилгатай, үндэсний бахархалт, за тэр дундаа монголчуудыг одоо энэ ариун дагшин газрыг дэлхийн одоо энийг хадгалж хамгаалж явж ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээгээч гэдэг юм их хариуцлагатай үүрэг биднэрт оногдож явж байгаа. Тий. Тэгэхээр одоо энэ газар нутаг дээр одоо манай гаргаж байгаа энэ үзэсгэлэн дээр за 2016 оны фото зураг байна. Одоо 5 сараас 6 сарын. За мөн одоо энэ жил 2026 оны мөн 6 сарын зураг байна. За энэ хоёрын хооронд ингээд зургийн ингээд судалгааны ажлыг харьцуулах юм бол зум бол одоо их орой болдог болсон байна. Их хангаа газар ч 3 гол их хэрлэн их авж урсдаг, онон гол их авж урсдаг, туул гол их авж урсдаг. Ийм одоо хангаа газар одоо ийм сарын хугацааны ийм 100 их орой болдог болсон байна гэсэн юм ажиглагдж байгаа. Тэгээд ирэхээр л одоо ийм газруудад бас уур амьсгалын өөрчлөлт бас
явагдаж байгаа энэ тод жишээ ингээ харагдаж байгаа. Өөр манай дээр бас ийм бодит жишээнүүд ямар байгаа вэ? Гэхдээ ер нь бол одоо ингээд бид нар одоо ингээд энэ жил Монгол улсад бас их одоо миний бодлоор энэ хүн бүхэн ч бас ярьж байна 100 их орой боллоо шүү дээ. Энэ өөрөө л уур амьсгалын өөрчлөлт бид нар ингээд бас мэдрэгдээд л явж байна. Одоо ингээд хөдөөний одоо ялангуяа одоо тэгэл тийшээ чинь бас л нөгөө нүүдлийн соёл нь байж байгаа шүү дээ. Айлын өвлжөө хаваржаа тэгэл одоо ингээд тийшээ хадлан бас их ариун гараагүй байл гэж л байна те 100 орой гарсан 100 орой болсон. Тэгээд ирэхээр нөгөө нүүдлийн соёл руу ч бас ингээл нөлөөлж байгаа ийм юмуд ажиглагдаж л байна. Тэ. Бурхан алдуу уул руу ер нь өвөл зөнгөө улирал үл хамаар хүмүүс одоо аль аль үнэтэй цайтай том гэсэн машинуудаар очдог шүү дээ. Чадaltaй машинуудаар шүү дээ. Энэ нь одоо өөрөө яг тухайн энэ дурсгалт дэлхийн өвд бүртгэгдсэн газрын байгаль орчныг сүйтгэх гэж бас нөлөөлж байгаа хэрэг. Энэ тал дээр ер нь ямар арга хэмжээ авдаг юм бэ? За ер нь бол одоо ингэж байгаа. За нэг 6 сараас 5 сараас хойш ингээд нэг газар гисээд тэгэл нөгөө хангаа газарсан намаг шалбааг гараад ирэхээр байгаль бас ингээд яг өөрөөгөө ингээд яг хязгаарлаж байгаа, яг хамгаалчихж байгаа. За наагур нь тэгээд газар нэг 11 сараас хойш ингээд ёсглээд ингээд газар ус ингээд нэг таг ингээд төлдөд эхэлдэг штэ. За тэгэнгүүт одоо нөгөө манайхан чинь нөгөө шинэ жил болохоор одоо нөгөө уул аваанд гарч хэмраа сэргэн тийм ээ. За тэгээд цагаан сар болоод шинийн одоо 3-наас ахуулаад шинийн 15 хүртэл уул хангаадаа гарч хэмэрлундагаа сэргэн гэдэг ингээд ийм нэг зан үйл одоо ингээд одоо хүртэл бид хүн хадгалж яваа. Яг уу энэ өөрөө тийм уламжлагдж ирсэн монголчуудын бас нэг соёл байгаа. Энийгээ сүүлд хэтэрхий одоо нэг хэтрүүлчихэд байна л да. Дээхэн үдэл одоо ингээд уул аваандаа гарна гэд морьтойгоо гараад л тэгээд цагаан сарынхаа нөгөө эдэн шүүсээс ингээд дээжийн өргөөд тэгээд ирчдэг байсан бол одоо ингээд хүн бүхэн чадал чансаатай машинтай болчихсон. Тэгэл зарим нэг нь бараг нөгөө машиныхаа бяраг үзэж байгаа юм шиг ингээд бярдаж явдаг ингээд эрүүл тэгш газараар ингээд зам гаргаад яваад байх жишээтэй зарим нэг нь. За тэгэл зарим нэг нь цагаан сарын дараа нөгөө баахан нөгөө чихэр хэвэн бовнод аваачаад ингээд тавьчихдаг тий. Тэгэл энэ ийм нэг жоохон сөрөг талууд байна. За яг хөө энийг одоо мэдээж бас манай байгууллага байна. За дээрэс нь манай байгууллагын ер нь ЮНЕСКОд бүртгүүлсэн газар нутгийн 80% нь бас хан хэнтийн усан цахим хамгаалалттай газар нутгад давхардаж явдаг. Тэгээд хан хэнтийн усан цахим хамгаалтын захиргаа манай захиргаа хоёр бас үйл ажиллагаа нэлээд бас уялдаж ингэж явдаг юм хоёр захиргаа. Тэгээд бүх улсууд маань тэнцээ өндөржүүлсэн бэлэн байдалд гараад тэгэл ажилдаг л да. Тэгэл тухайн үед бол одоо хүмүүс санамж тараан за хог навшаа хайж болохгүй гэл ингээл ямар л одоо боломж олцоотой тэгэл сүулт нь хүмүүсүүд чинь нөгөө хайрхандаа идээг будаага өргөн гээд авчицсан юм тэгэл сүулт нь бид нар чинь цэвэрлээл тэгэл нөгөө хогийн цэг дээр л аваачдаг л аахгүй юу. Баахан хадаг яндар аваачаал тавьчихад нөгөөдүүлийн сүулт нь тэгээд сайхан цэвэрлэн штэ. Тэгэл нэг тийш чинь тэгээд нэг ачааны том машин явж чадахгүй учраас тэгээд нөгөө 69 чиргүүл чирээл пурганаар тэгээд хэд дээрээс игээл явчихдаг. Тэ. Тэгэхээр ер нь хүмүүс та урайлж бас энэ талаар юу гэж хэлмээр байна. Тэ. Ер нь бол одоо ингээд Монголд энэ уур амьсгалын өөрчлөлтийн бас их томоохон хурал болж байна. Тэгээд энийг уялдуулаад бас маа захиргаа үзэсгэлэн гаргаж байна. Энийг та бүхэн ирж үзээч ээ. Сонирхооч ээ тэ. Бас VR-аар бас үзэх тийм боломжийг олгож байгаа. За бурхан алдуу руу одоо 100 цагтл хүн очиж чадахгүй нисдэг дэргээр л очдог ийм газар намаг шалбаа гарчдаг. Тэгэхээр одоо та бүхэн VR-аар бурхан алдууныг үзэх боломжтой. За мөн одоо орхины хөндөд бас VR-аар бас аялах боломжтой. Төг соёлын дурсгалуудаар мөн одоо энэ Улаанбаатар хотоос 1400 бараг 1500 байгаа сте Баян Өлгий чинь. Тэнд байгаа хадны одоо энэ зургийн зохицолыг бас сонирхож үзэх юм боломжоор бас хангаж өгч байна. Тэгээд ер нь энэ дэлхөөгийн газар нутагт уур амьсгалын өөрчлөлтийг бас хэрхэн явагдаад байгаа. За тэгээд соёлын хувьд хэрхэн нөлөөлөд байгааг та бүхэн энэ гэрийн зондоор ирж үзэх боломжийг бас хангаж байна. За тэгээд дээрэс нь яг дээхэн үе бодох юм бол одоо бас ингээд нөгөө хайрхан нар руу ингээд хавар цагт явж байгаа улсууд нөгөө янз янзын аваачиж өрх нь бас баг болоод л байгаа.
тодорхой хэмжээний захиргаас олон нийтэд чиглэсэн бас үйл ажиллагаа явуулсан бас үр дүнд бас дээртэйд л байгаа. За сүүлийн үеийн бас залуучууд бас нүг аваад бас бүгдээрээ хогоо ууттай тэр явдаг жишээтэй. Тэгээд ер нь бол одоо ингээд төрийн тахилгад бурхан албан хайрхандаа очихдоо элдв ангаа амжирч очихоосоо илүү зүгээр сэтгэлээрээ л гоё ингээд мөргөөтэй ингээд л ирж ивэл одоо тэр нь л болж байгаа элдв ангаа мөргөхөөсөө илүү. Тэгээд хайрхан руу явахдаа аль болох тэгж их олоо хоногоор отоглохгүй тийм ээ. Бас хүмүүс их очиж их отголдгийг. 3-4 хоногоор. Тэгэхгүй ер нь ингээл нэг өдөртөө ирээд буцдаг ч юм уу. Тэгээ ер нь бол одоо энэ жил инглээ штэ. Бурхан албан хайрханы төрийн тахилга болсон. 2026 оны 6 сарын 21-ээс 23-ны хооронд. За бурхан албанаас нааш 40 км-ийн нэг Хамбын ирээн гэдэг газар одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэнцээ бас тахилга тайлгын зохицолбор байгуулсан. Бурхан албан тэнцээс харагддгийг. Тэгэхээр та бүхэн одоо энэчнээс сайхан залбираад мөргөөд буцдаг байл бас их сайхан болсон шүү. Тэнцээ бас тийм боломжтой орчныг бүрдүүлээд өгчихсөн 0-тай тийм ээ. Бүх боломжоор нь хангаад өгчихсөн ийм газараас мөргөөд буцаж байгаарай гэж бас энэ ташрамс хэлмээр байна. Энэ сүүлийн асуултыг товчхон асууж байна. Товчхон хариулаад өгөр. Үзэсгэлэнгээс гадна ер нь захиргааны зүгээс бас энэ удаагийн хурлаар дэлхийн өвд бүртгэгдсэн энэ байгалийн газруудад бас тодорхой хэмжээнд нөхөн сэргээгч гэдэг юм уу тийм санхүүжилт босгох тийм бас үйл явц явагдаж байгаа юу? Эсвэл зөвхөн энэ удаа тийм одоо үзэсгэлэн байдлаар ер нь оролцож байна уу? За одоогор бол ингээд эн чинь ирээд байгаа ерөнхийдөө юунаас судлахад бол ерөнхийдөө байгаль тал руугаа нэлээд усууд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр одоо яг нөгөө манайч дэлхийн өв, соёлын өв гэдэг англиараа бүртгэгдсэн учраас яг нөгөө тэр тал руугаа бас санхүүжилтийн хувьд бол яг чиглэлд харахгүй байх шиг байгаа юм. Тэгээ одоогоор бол яг ингээд соёлын нөгөө үзэсгэлэнгээрээ л одоо ингээд хүртэл болгож хүмүүст хүргэж байна. Тэгээд яг хөө би нөгөө яриан дондороо яригдсан манай нөгөө газар нутгийн 80% нөгөө хан хинтийн усан цахин хамгаалтын газар бас давхар явдаг учраас бас энэ бас давхар нэг хахтар гадна үлдчихгүй болов уу гэсэн бас тийм агуулгас явж байгаа. Тий. За ойлголоо. Цаг гарган мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй Тэнгэрлэгээс та бүхэнд К-17-аас үргэлжлэн хүрч байна.